Тал нутгийн замд үзэж харах зүйл багтай ч эдлэг шонхор судлаачид үргэлж шин содон нээлтийн эрэлт хатсаар. Үүрнээс үүрний хооронд програм машин GPS жолооч гурав нэг чалхам зөрлөгөө явна. Хээрийн зэрлэг шувуудын амьдралыг тайлбарлана. Дараагийн 3 үр ер нь зургийг авах боломжтой биш. Слышал? Эдлэг шонхор өндгөө дарж байх хугацаанд ямар ч тохиолдолд нисэхгүй байх үе бий. Энэ нь хичнээн үр амьтаа шуу болохыг нь нотлож байна. Тэгээ сая энэ жилийн байдлаар тэр Сүхбаатар аймгийн Мөнххан сумны тийм тохиол гарсан л да. Ийм хүчин юмхаа өөрийн хажууд ямар нэг амтнд бариулсан юм шиг өгцөн байсан. Тэгээ 5 өндөгтэй байсан шиг санаж байна. Тэгээ ер нь бол жишээлбэл тэгэхэд ганцаараа үлдсэн ч гэсэн өндгөө дараал байж их жишээ нэг байхгүй тий. Лавнерс 6 өндөгтэй үүр харж ийла. За ягаад чинь үүрэлт нь амжилтгүй болсон юм шиг байна. Эдлэг шонхор үүрлж ягаад дараагийн удаа яваад очиход эдлэг шонхор үүрлэхэ болцсон тий. Тэнд эдлэг шонхор нэг өндөг байж идэг. Дээрээс нэмээд начин шонхор дээрээс нь өндөгөлдсөн. 2 өөр төрлийн өндөг дараад байж их чийтэй ч юм уу тийм шум таардаг л. Үржлийн хувьд ярих юм бол ихэнхдээ 3-6 өндөг гаргадаг эдлэг шонхор маань. За тэгээд 3-6 өндөгөө гаргачаад нэг 45 орчим хоног өндөгөө дарна. Түүний дараагаар өндөг хагарж ангаахаа болно. Ангаахаа өндөгнөөс гарснаас хойш нэг дунджаар 40-20 өдрийн дараа бас ихэд зэшээ биеийн хэмжээнд хүрчин, биеийн хэмжээнд том болчихно. Тэгээд нис сураад өөр орхиж нисдэг юм байна. Өндөгөө гаргаснаас хойш хоёулаа асарна. Ангаахаа амжилттай боожод үүрнээсээ ниссэн ч гэсэн өөрсдөө хоол тэжээл олоод идэх чадваргүй байгаа шүү дээ. Залуу амтай учраас тий. Тэгэл аав ээж нь тэгсэн ч гэсэн хоол тэжээлээ авчирж өгнө. Тэгэл ер нь өөрөө хоол тэжээл олж идэж чаддаг болоод бие лаад чаддаг болтол нь ер нь бол асар чадамжтай цуг байна. Оо. За ингээд бидний барьсан үрийг шонгийн авах зорилгоор аваад тэгээд энийг одоо хогийн цэгний зориулттай ч юм аваад ингээд найлын амаржны хажууд ингээд авчраа хайцсан байгаа байхгүй. Тэгээд шонгийн аваад нэг хашааны шомон болгоод ч юм уу хайчихсан. Иймэрхүү байдалтай байна да. За одоо 5000 орчим үүр 2010 онд байрлуулсаас одоо бараг 1500 иймэрхүү байдлаар алга болсон. Шувуудын хиймэл үүр сүйдэж үгүй болох нь нэлээд элбэг. Мал амтын шөргөөх, салхи шуурганд нурах гэхээсээ илүүтэй сүүлгүй чонын халдлагад их өртөн. Үүр Анх бол 5000 үүр 10 онд байрлуулчаад одоо 15 оны байдлаар ихэд 3500 орчим үүр одоо босоо байгаа. Тэгэхээр 1500 орчим нь ямар нэг байдлаар шуу үүрдэх боломжгүй болсон зүг. За зүгээр эхний ээлжинд бол сул хөрстэй газар одоо мал шөргөөгөө ч юм унжгаа тохиолдол байна. За ард иргэд тэр бошгийг тогтоосон болтыг авах гэж хулгайлж байна. Тэгээ зүгээр шон босоогоороо байж идэг. Дээдлийнх нь бошг нь унтсан хажууд нь нэвтчихэд ч юм дээ. Эсвэл нь шонгийн авах зорилгоор аваа явчих чинь. Эсвэл нь бүр тэр чигт нь авж чинь. Тэгээ яг энэ шууны үүр экосистемд бэлчээрт ямар ашигтай вэ гэдгийг хүмүүс сайн мэдэхгүй байгаагаас болоод ч юм уу те. Түр зуурын жижиг хэрэглээндээ захирагтаа тэрийг бол аваа авчиж байгаа байхгүй. Энэ тэгээд ямар хэрэгтэй вэ гэдгийг уг нь бид нар хүмүүс таниулахын тулд жил болгон хийсэн ажиллагаа танилцуулгах ч юм уу те. Бид нар календар хийгээд тэрийг ард иргэдэд судалгааныхаа явцад тараадаг. Тэгээд тэр нь бол яг бас хангалттай хүмүүс хүрч чадахгүй байгаа мó хүмүүсийн ойлголт ямар нэг байдлаар буруу болоод үүрний алга болтол байсаарлаа бол та. Сүүлийн жилүүд бас хиймэл үүрэ жоохон алдагдах хувь өсөд байгаа. За энэ юутай холбоотой гэхээр малчид маань бас
буруу ойлголттой байдаг. Одоо энэ хиймэл үүрийг одоо яадгийн одоо зүгээр нэг шуу үржүүлж байгаа дүндэг ангахыг авч худалдаалах гэж байгаа зарах гэж байгаа шууд биднийг авчаад зарах юм шиг ойлгодог л байх л да. Ойлгодог юм шиг байгаа зарим бол. Тийм ойлголт муу байгаа газар бол үүрний авдаг л өндөр байгаа. Харин маш сайн ойлгодог одоо энэ Баян байна, Төв аймгийн Баян сум, Хинтээ аймгийн Дархан сум, энэ Хинтээ бусад аймагуд сумууд Сүхбаатар аймгийн сумдууд бол үүрний авдаг бол харьцангуй бага. Тэнд бол харьцангуй ойлголт сайтай. Бид нар ингээд Орсын айлуудаар аль болоход одоо ингээд танилцуулга хийгээл явахыг хичээд юм байгаа. Тэгээ эцэст энэ бол байгаль ганц энэ шуунда хэрэгтэй гэхээсээ илүү энэ бүс орон нутгтаа бас хэрэгтэй зүйл гэдгийг бас манай малчаад бас ойлгож байгаа л да. Хүмүүс хиймэл үүрийг төмрийн худалдаанд зарах, малын хашаа сарвчандан ашиглах, хогийн сав хийж гэртээ зүү хулгаж ашиглах нь бий. Жолооч Ариука ах хиймэл үүр төсөлд анхнаас нь л ажиллаж байгаа. Зөвхөн жолооч хийхээс гадна ангаахаа барих, үүрнээс нь буулгах, бас үүрний ойролцоо өд хайх зэрэг олон ажилтай. Үүрний ойролцоо өд олно гэдэг их чухал. Өднөөс ДНК буюу генетикийн шинжилгээ авч бүртгэлд орсон шувуу мөн эсгийг нь тогтоодог. За өд олсон шүү. Би ч одоо энэ Тэрлийн амтны судлах хамгаалах төвд 2010 онд 8 онд жолоочоор ороод тэгээд энэ төслийн югаар жолооч хийгээд тэгээд энэ хиймэл үүрийг чинь хийхэд нь хийлцээд барихт нь барилцаад одоо сүүлд нь судлаач нартайгаа шалгаад 4-5 жил явж байна. Тэгээд хамт олонтойгоо явж байгаа их сайхан шүү дээ. Ингээ хөдөө хээр ингээ тал хэрд явж байгаад би ч одоо ямар шоу муу таньдгүй байсан. Одоос бол шоу муу таньдаг болоод байгаа гас нэг шоуг бол тий. Энэ шоу мууг бол танихтайгаа дараа дээр болоод байгаа юм. Манай залуучууд бол шоу мууг судлаад таних нь их сайн л да. Эднээсээ явж байгаад их сайхан гаргалтай байдаг байхгүй. Би ч одоо энэ судлаач нартай явж байхдаа тэгээд эднээсээ ажилт нь бас туслаад шоуг нь өөрнөөс нь авалцаад буулгаад дээш нь буцааж гаргаж өгөөд ингээд үүд ойр хавьд байгаа үүд мөднөөс нь түүж олж өгдөг. Тэгж тусалдаг байхгүй. За манай нөгөө баг энэ чинь өөрөө шалгаа явж явах шиг байна да. Зүүн тийшээ явсан. Нэгдүгээр баг хот руу орж байгаа. Энэ хоёр дахь баг өөрөө шалгаа явж явах шиг байна. Энэ ичтэйгээ ингээд энэ дээр очиж уулзъя да. Заяа бацхан. Сайн явж байна. За нарка. Сайхан дуусаад. Тэр нийш явжсэн чинь та нарыг явж хаар азтай байдаг төрөд хэлсэн шүү дээ. Хэр үрсэн? Бүгжлэх нь нэр нь. Бүгжлэх нь ер нь бүгдээрээ бүгжлэх насанд хүрсэн байна. Одоо 2-7 хоногийн дараа бүгдээр нисцэх болсон байна ангаахайнууд. Тэгээд энэ жил ер нь ич тижэл багтаа байх шиг байна. Их хуурай, бороо цас байхтай учраас их шороо хийсээд шууд маань жоохон хоолн жоохон хүртээмж бага болохоор бас ангаахынтай ондогны тоос энэ жил цөөн баг шиг байна. Ийж гисэн ялгаагаа ер нь жоохон хуурай. Дандаа нэг тийм хүүтэн салхитай байсаар гал ирлээ шүү дээ. Манай баг 200 гаруй шуу бүгжилсэн. 2 удаа дуусчихсан. Манайхаас 200 гаруй ангаахаа бүгжилсэн. Тэгээд Батмөнхийн бас баг бас 300 гаруй ангаахаа бүгжилсэн юм байна. Энэ ямар ч бас ихний явалтаар 700 ангаахаа бүгжилсэн. Тэр яасан орсон гэнэ үү? Холбоорсон. Та тэрийн бүсэд энэ үүрлэх орчин хомс байгаа энэ газарт үүр тавьж өгснөөр бэлэг шонхрын үржлийг дэмжиж гин гэсэн үг. Өмнө нь бол энэ чинь үүрлдэггүй байсан шүү дээ, тийм ээ. Үүрэл бол хад асханд үүрлэн эсвэл шонгийн модонд үүрлэн. Тийм учраас энэ үүрийг тавиад гэх юм бол үүрлэх боломжтой болж байгаа. Үүгээр зогсохгүй байгалийн үүртэй ингээд бид нараас харьцуулж үзсэн л дээ. Байгалийн үүртэй харьцуулж үзэхэд бол үржлийн амжилт энэ хиймэл үүрэнд илүү байгаа нь ажиглагдсан. Яг хоо байгаль дээр бол одоо нийт мэд үлдэл гэж ярьдгийн нийт одоо гарсан өндөгний 80 одоо орчим хувь нь байгальд эндээд одоо 20% орчим хувь нь л одоо жинхэнэ шуу болж боождөг бол манай хиймэл өрөнд энэ бол харьцангуй өндөр хувьтай байгаа. За тэгээд өөр нэг давуу тал нь бол энэ зүйл амьтныг ойлгоход тийм ээ шинжлэх ухааны талаас бол маш их зүйлийг бид нарт ойлгуулж байгаа. Зөндөө олон одоо байгалийн одоо хүчин зүйлээс болоод тоо толгой нь яаж өөрчлөгддөг юм байна тийм ээ. Тэднийг бас ухаж ойлгоход бас
маш хэрэгтэй зүйл болж байгаа. 5 баг болж хуваагддаг гэсэн. Тэгээд 5 багт 3 хүн байна. Жолооч мэдээж байна. За тэгээд нэг судлаач байна. Тэгээд нэг туслах оюутан авч явдаг. Тэгээд дунджаар 5 баг гэхээр нэг баг 4 сумын буюу 1000 өр шалгаад ирдэг. Тэгээд тэр нэг эхний болон хамгийн сүүлийн явалтаар нэг 14 хоног дундлын зөвхөн идэл шонхортой үр шалгадаг хугацаанд бол нэг 7 хоног яваад ирдэг ч юм уу. Тэгээд тэр нөгөө визит гэдэг рүү яриадсан шүү дээ. Эхнийхтэр болохоор бүх үрээ шалгана, сүүлийнхтэр бас бүх үрээ шалгана. Тэгээд сүүлийнхтэр бүх үрээ шалгахдаа бид нэр одоо ангахаан боожод ниссэн те үүр хоосорсон байдаг. Тэр тохиолдолд бид нэр үүрүүдийг бүгдийг цэвэрлээд тэгээд гой шинэ хөрс дивсээд дараа жил шувуу үүрлэхэд бэлэн болгоод бас орхидог. Өмнөх жилүүдэд бас тэгжсэн л да. Нэг болон хамгийн сүүлийн явалтуудаар сум болгоноос байгаль хамгаалагчийг авч явдаг. Ягаад гэвэл энэ сум орон нутагт хэрэгжиж байгаа ажил. Тийм учраас тухайн орон нутагт юу болж जैन те тухайн үүр нь хідэн алга болсон байна, хідэн байна, хидд нь ямар шувуу үүрлсэн байна гэдгийг тухайн сум өөртөө мэдчих шаардлагатай гэж үзээд бид нар байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчдыг дандаа авч явдаг. Энэ үр одоо авсан байна. Одоо ингээд туслын үр байна явах. Хаа одоо. За. Нутгийн иргэд хиймэл үүр төслийн үр ашигыг ойлгож, дэмжиж ажиллах нь ч бий. Төслийн үр шимийг судлаачид гэхээсээ малчид нутгийн иргэд илүүтэйгээр хүртэнэ. Энэ ойлголтыг малчдад сайн хүргэх нь чухал юм. Жамсран гэх энэ бүр төсөл хэрэгжиж эхэлсэн үеэс л дэмжиж ирсэн нэгэн. Гэрийнхэн ойролцоох хиймэл үүрээ шалгаж, харж, хамгаалж, хандж явдаг. Анх 2006 оноос эхлээл танахтай танилцсан соёлын хиймэл үүрийг бид нар чинь нийт 20 суманд байрлуулсан байгаа шүү дээ 5000 ширхэг. Тийм. Тэгээд өчнөө жилийн хугацаанд энэ шууны үүрийг бид нар байрлуулснаас хойш шууд жил ирэх тусам үүрлээл дээ. Үүрлэлт нэмэгдээл маш амжилттай, маш буянтай сайхан ажилласан гэж бодож байгаа л да. Тэгээд зарим хүмүүсийн талаар үүрний талаар ойлголт байхгүй, заримнаас ойлголттой. Тэгээд бид нэр хээр хөдөөгөр ингээд үүрээ шалгаа явж байхдаа малчттай уулзаад ч юм уу те. Судалгааныхаа танилцуулгыг хийгээд энэ талаар та нар ямар ойлголттой байдгүй гэхээр зарим нь бол мэдгүй. Зарим нь болохоор энэ их хэрэгтэй болж байгаа. Тэгэл энэ чинь барьснаас хойш манай энд дөвлийн цаохтны толгой ер нь эрс багассан шүү. Зарим нь айгүй мэдээлэлтэй. Та энэ талаар юу гэж бодож байна? Юу гэж хэлээ? Тий, анхчд биологиар огт ностох нь гэж ярьсан. Тэгээд шувууны үргээд одоо ингэж ярьсан. Тэгээд одоо ямар ч чадахтайг нь мэдэхгүй. Тэгээд сүүлдээ бол ойлгосолдод чинь одоо юу гэж үржүүлэх гэх нэг багчийн шуунуудыг огтно студдаг шоу гэж чинь үржүүлэх л одоо тийм л тийм. Тэгээд одоо манай эцэд одоо үдийн цагаан огт нь байхгүй болчихлоо шүү дээ. Сүүлдээ эдэн жил одоо ирсэн. Тэгээд тэрний үр ашиглал гарч ил байгаа талтай. Анхуд ойлгохгүйсүүд байсан доо. Шувууны өрнөөс нь хүртэр hodгаагээд төмөртэй ч туршаацсан ижил баригдаад яаж тийс тэр ч би дотор яг л дотор нь ажил би чинь яг л тохооны олоочгол сүлдээ маахгүй нэг гадаад мадааттайгаа ажигцаад орондоо хаад унтаа эцгээгээд одоо тийм болчихж байгаа юм чи тэгж лээсэн. Тэгээ ер нь өөр ашигнууд гарч ил байна. Одоо тэрнээс жоо үүдний цагаан хатан ч одоо манай төтлөө байхгүй л болчиход шүү дээ. Одоо манай жаа ах чи одоо юу сайхан баян тоглоно. Манай одоо энэ хиймэл үр төсөлд анх энэ туршил судалгаа хийж эхлэхэд одоо 2006 оноос хойш маш их тус болсон хүн байна. Орчдонд хэмээн жигтэй дарсан тэхэн чулуу ангируудараа намтууэсэ шлиманда хайртэй охноны үндэс тадан тагтаа
Туссан сүнийхээ туссан тоолон Энэ удаагийн эдлэг шонхор байрласан хиймэл үе шалгах ажил өндөрлөж байна. Судлаачдын ажил 4 улирлын туршид ингэж л явагддаг. Бид улс төржиж, байгаль орчноо хайрлаж, хамгаалж байна хэмээн урай лооцсон барьж, жагсаж цугладаг олон үзэгдлүүдийн дунд амьдардаг. Харин жинхэнэ байгалаа судлаж хамгаалж буй бусдынхаа талаар бараг мэддэггүй эзэ.